За та бүхэнтэйгээ дахин нэгэн шинэ бичлэгээрээ уулзч байгаадаа туйлын их баяртай байна. Юуны төрөнд манай сувгийг үздэг гэхдээ subscribe дараагүй хүн байвал яг одоо хөөрхөн хурууга хөдөлгөөд дор байгаа улаан тавчин дээр дараад саба дараад үзээрэй. Тэгвэл миний бичлэгүүд өөрт чинь хурдан шуурхаа очиж за магадгүй Азийн донд таарвал comment хэсэгт first гэж бичих боломж нэгтнэ гэсэн үг. За тэгээд өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ бидний бага насны трама болж үнэхээр чадсан Coral аймгийн хэнхүү хүүхлийн талаар маш сонирхолтой зүйлүүдийг ярьж өгөхөөр ямар ч тач ингээд ширээд аваад ирлээ. Анх дөнгөж YouTube эхэлж байхдаа л Coral аймгийн тухай бичлэгүүд зөндөө хийж байсан боловч YouTube ах маань копирайтын улмаас бидэнд бага зэрэг хатуу хандан бүрэн устгуулж байсан боловч яалтчгүй миний хамгийн дуртай хүүхлийнүүд нэг учраас одоо дахиж хийхээс өөр арга байхгүй. Энэ минь бол надад нэг хамаа байхгүй. Копирайт шаар наргүй авах нь дээ хэдүүлээ. Copy trading гэж та хүмүүс сонсч ирсэн үү? XM-ийн copy trading-д 100,000 гаруй харилцагчид итгэлтэйгээр нэгдсэн бөгөөд 4,000 гаруй аргуудаас өөр тохирох арга буюу стратегийг ухаалаг шүүлтүр ашиглан хэлбэрхан олж авах боломжтой. XMC.com-оос аль эсвэл гар утсаараа iOS болон Android хөрөмждөр аппликейшн татан туршиж үзээд онлайн зөвлөгтэй харилцаж, мэдэхгүй зүйлсээ асууж, арилжааны санаануудыг суралцаж, өөрийн туршлагаа хуваалцсан дэлхийд даяар 15 сая гаруй арилжаачтай холбогдох боломжтой дээр 24/7 онлайн мэргэжлүүдтэй холбогдож, үр дүнгээ маш амархан хянаарай. Мөн дээрээс нь XM платформ дээр та өөрийн хөрөнгө оруулалтаа 50% болон 20% нэмэгдүүлэн авах боломжтой болох бөгөөд энэ нийтдээ $5,000 хүртэлх арилжааны бонусыг санал болгож байгаа билээ. Ердөө $50 багахан хөрөнгө оруулалтаар пассив орлого олж стратеги менежер мэт туршлагатайгаар арилжаагаа бий болгон эхлүүлээрэй. Өнөөдөр XM-ийн данс нээгээд мөнгөө байршуулад бонус ав. Ингэснээр та том хэмжээгээр copy trading хийх боломжтой болно гэсэн үг юм. Coral аймгийн хэнхүү хүүхэлдэйн тухай товчхон ярил анх 2009 онд Laika Studios эрхлэн гаргаж байсан бөгөөд 2002 онд гарч байсан Nail Game-ийн зохиолчийн ижил нэр зохиолоос нь сэдвэлсэн Dark Gothic аимшигын бүтээл болон үзэгчдийн хүртэл болж байсан. Кино нь 11 настай адал явдал дуртай гэвч гэрээхэндээ бага зэрэг хаягдсан буюу завгүй аав ээжийн анхаарал халамж дутсан Coral аймгийн охины тухай гардаг. Тэд Pink Palace-гийн шинэ байшиндаа нүүж ирснийхээ дараахан Coral аймд параллел буюу өөр нэгэн ертөнц рүү хөтлөг хаалгыг олдог. Энэхүү нөгөө ертөнц нь өөрийн жинхэнэ ертөнцтэй яг ижилхэн байдаг. Гэхдээ тэнд байгаа хүмүүс бүгд нүднийхээ оронд товч хадгалсан байдаг. Нөгөө ертөнцид Coral аймд цагийг өнгөрөх маш сайхан аз жаргалтай байсан ч гэсэн энэ нь нөгөө ээжийн хийж байгаа түүнийг эндээ үүрт авч үлдэх өрх байсныг тэр олж мэддэг. За тэгээд ер нь утга агуулгын хувьд бол амар гоё кино. Та хэд үзээр байвал өөртөө олоод үзээрэй. Эсвэл нөгөө recap видео өдр байвал YouTube-аас олоод үзчихгүй юу? Дааж өнөөдөр хэдүүлээ өөр юм ярих учраас киноныхаа талаар ингээд дуусгая. Босод кино шүүмжлэгчэд эсвэл хэр амжилттай бүтээл болсон гэдэр надад бол үнэхээр хамаа байхгүй. Яагаад гэвэл миний л хувьд энэ Coral аймаг гэдэг хүүхэлтэй үнэхээр л өөлхийн аргагүй сайн бүтээл болсон гэдэгт итгэдэг. Яагаад гэхээр миний өмнө хийсэн бичлэгэн дээрх шиг альфа хуучны бүтээлүүд он цаг өнгөрөх тусам зүгээр л эргэнд орсохой болон хуучны сайхан бүтээл болж үлддэг штэ. Ингэхдээ маш сонирхолтой нь Coral аймгийн нууц утга агуулгууд нь хизээж дуустдаггүй. Зүгээр л хэтэрхийх нууцтай буюу одоо хүртэл тайлбарлагдаагүй зүйлүүд шинээр гарч ирсээр л байгаа. Одоо жишээ нь энэ муур, хүүгэлдээ, энэ сүнснүүд, энэ хан дээр гардаг зураг, нүүж ирсэн энэ байшин, Coral аймгийн энэ өснөх хүртэл бүгдээрэн дээр амар онолууд байдаг. Тэгээд үүнээс гадна миний ярмаар байгаа бас нэгэн юм гэвэл энэ зургийн талаар буюу Coral аймгийн хүүхэлдэйний бодит явдал багхгүй юу? Ер нь бол Coral аймгийг бодит явдлаас сэдвэлсэн гэхээрээ сүүлийн үед маш их гараад байгаа. Зарим хүмүүс мэдээж энэ зураг болон түүхийг нь аль хэдийнэ сонсч өгсөн байж магадгүй. Ямар ч тач миний уншиж судалснаар Coral аймгийн хүүхэлдэйний бодит түүх нь 1994 онд Их Британи улсын Hampshire хотод болж байсан нэгэн аимшигт хэрэгтэй холбоотой гэж ярьдаг. Тэгэхээр тэрхүү хотод нэгэн настай эмэгтэй аж охины хамтаар амьдардаг бөгөөд охины эцэг их гал төмрийн ослоос болж харамсалтайгаар нас барсан байдаг. Гэвч ач охин нь хачиргалтай байдлаар амьд үлдсэн байдаг бөгөөд тэр цагаас хойш охин хизээч гэрээсээ гарч үзэгдээгүй гэдэг. Учир нь түүний эмээ ач охиноо гэртээ цоожлон хизээч гаргахааргүй болсон дээр хэнийг ч гэрлүүгээ ойртуулдаггүй байсан бөгөөд үүнээс болон эмээг нь хүмүүс муу ээж гэж нэрлэдэг болсон байна. Энэхүү нууцлаг явдал маш удаан үргэлжилсээр тосхны сахилгагүй хүмүүсийн сонирхлыг татаж тэд эмээгийн гэрлүү нууцаар нэвтэрч охинтой уулзахаар зоригшуулсан байдаг. Гэхдээ тэд байшингаас охин амьдардаг гэсэн ямар ч улмөр олоогүй буюу ядчил охин хүүхдийн хэрэгэлдэг зүйлс, хувцас, тоглоом гээд юу ч олдсонгүй. Гэвч тэд нэг зүйл олсон нь бараг л бүтэн шатаж түлэгдсэн охины цогцос байсан бөгөөд түүний нүдний оронд товч хадан амийг нь ойсон байдалтай байсан гэдэг. Үүнээс үүдэн тэд охин хизээж галаас амьд гараагүй юм байна. Мөн эмээн түүнд маш хайртай байсан учраас түүнийг өөртөө үүр түлтэхийн тулд хүүхэлдээ болон хувиргасан юм байна гэдгийг олж мэддэг.
Хүмүүсийн ям дамжсан яриагаар бол түүний эмээ шулмын зан үйлтэй холбоотой байсан гэж ярьдаг болохоор охиндоо ийм зүйл хийсэн гэдэг. Тийм зүйл харсан хүүхдүүд энэ тухай эцэг ихтэй хэлэн арга хэмжээ авахснаар эмгнийг сэтгцийн эмнэлэгт аваадсан бөгөөд тэрээр тэндээ нас барсан гэдэг. Нэг хэсэг энэ түүхэн интернетээр нэлээд их шуугуулж байсан бөгөөд Neil Gaiman гэх зохиолч маань энэ бодит явдлаас зохиолоо сэтвэлсэн хэмээн их яригдсан. Би бас анх уншаад хөөх нэрэ Coraline-ыг бодит явдлаас сэтвэлсэн юм байх та гэд нэлээд сонирхолтой санагдаж байсан. Гэхдээ баг зэрэг судлаад үзвэл энэ түүхэн зүгээр л зохиомол түүх байсан байх магадaltaй байна. Зохиолч маань өөрөө хэлэхдээ бүтээлээ өөр тохиолдсон амьдралынхаа хэд хэдэн чухал мөчүүдэд бодон хийсэн гэдгээ хэлсэн байдаг. Мөн дээрээс нь тэрээр Coraline-ыг хийх болсон хамгийн том шалтгаан нь өөрийнх нь 4 настай Holly гэх бяцхан охин байсан гэдэг. And then she would come back and she would see me writing. And she would clamber up onto my lap and dictate stories to me that I would type out for her. And these would be stories about young girls, very much like Holly, who would normally have evil witches pretending to be their mothers, and the witches would lock the little girls up and the girls would escape, and they'd be filled with escaping and witches. And I thought, this is so cool. She loves stories like this. I'll buy her some. And I went out to the bookshop and started looking for really good, scary books for 4-year-olds and couldn't find anything. And thought, I'll write her one. Цаашлаад тэрээр энэхүү зохиолоо 1990 онд эхлүүлсэн ч гэсэн амьдралын шалтгаанаар зохиолоо дуусгаж чадахгүй явсаар байсан. Гэвч нэг мэтгэд түүний анх энэхүү зохиолоо бичих санааг нь өгсөн Holly охин нь аль хэдийнэ том болсон байсан нь түүний санааг ихээр зовоосон гэдэг. Гэхдээ тэрээр ядчил бага охиноо том болохоос өмнө зохиолоо дуусгах туйлын хүсэлтэд хөтлөгдөн эцэст нь 10 жилийн дараа дуусгасан байна. Эцэг хүний хувьд хийж байгаа зүйлээ утга учиртай байх үүднээс бүхий л зүйлээ өөрийн хүүхдүүдэд зориулж хийх санаа байлгүй л яахав. Түүний бүтээлээ гаргахад туслан санаа авсан хэд хэдэн зүйлүүдийг та нарт хэлж өгье. Neil Gaiman-ы өссөн байшинд яг Coraline дээр байдаг шиг тоосхон хантай ийм хаалга байдаг байсан байна. Энэ нь мэдээж хүүхэлдээ дээр гардаг гол зүйлүүдийн нэг. Түүний гэр бүлийн нөхцөл байдал ихээхэн уйтгар гонигтай өнгөрсөн буюу завгүй эцэг ихэнхээ үл тоомсорлол донд өссөн байна. Мэдээж хэн нэгний нүдэнд товч байрлуулах нь хяналт болоод хүнлэг бус байдлыг билэгддэг юм. Мөн дээрэс нь нүд гэдэг бол сүнстэй шууд холбогддог зүйл учраас тэрээр үүнээ санаа авсан байдаг. Тэрээр Lucy Clifford гэх зохиолчийн шинэ ээж гэх хүүхдүүдийн тухай гардаг антологи Dark төрлийн зохиолоос санаа авсан. Дээрээс нь эд шидийн гэмээр шинэ ертөнц рүү ордог санаагаа бид бүхний сайн мэдэх Narnia бүтээлээс авсан байна. Тэгэд мэдээж иймэрхүү зүйлүүдийг олж мэдсэний дараагаас энэ аимшиг түүхээ санаа авсан гэх таамаг нэлээд зөрөөд эхэлж байгаа юм. Нэгт Neil Gaiman өөрөө иймэрхүү зүйл огт хэлээгүй. Бас энэхүү болсон явдал гээд байгаа түүх нь ямар ч их сурвалж болоод баттай гэсэн зүйл байхгүй. За мэдгүй би л олоогүй. Жишээнд би яг хэдэн онд ийм зүйл болсон талаар хайгаад яг баттай он цаг байхгүй байсан. Яг 1994 он гэж Google-ээс гарч ирсэн ч гэсэн Neil Gaiman зохиолоо 1990 онд эхэлж байсан гэхээр таарахгүй болчихж байгаа. Тэгээд энэхүү зохиолыг ярьж байгаа хүн болгон өөрөөр ярих тохиолдол бас их байдаг заяа. Тэрхүү охиныг эмээ нууж байсан л гин эсвэл гал төмрөөс амьд гараад шуламд баригдсан ч гэдэг юм байна лээ. Тэгэхээр зүгээр хин нэгний зохиосон зохиомол зүйл гэж би хувьдаа хараад байгаа. Ядж байгаад энэ болсон явдал нь яг Coraline-тай утга санаа агуулгын хувьд тааш тохироод байгаа ч гэсэн баг зэрэг худлаа санагдаад байгаа. Уул нь өнөөдрийн бичлэгийг Coraline-ы эвгүй баримт нууц онолуудыг нь бас яриад дуусгая гэж бодтол замаасаа жоохон өөр болоод энэ түүхийг худлаа гэдгийг нь баг батлах маягийн л бичлэг болчихлоо. Уул нь ийм бичлэг болох ёсгүй байсан шүү. За anyways. Онол таамагын талаар бичлэг хийлгэмээр байвал комент бичиж үлдээгээд надад мэдэгдээрэй. Ямар тач өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүрээ дуусгая. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад үзэхээ битгий мартаарай. Нэр бүгдээрээ шинэ оноо сайхан ухтаарай. Ирэх 2025 онд бүгдээрийнх нь сансан төлөвлөсөн болгон давуулан биелэх болтугай. Тэгэд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.